За сая энэ үйлчлэл зөвхөн бас одоо Монгол улсад болоогүй. За одоо Төв Азийн одоо маш олон орнуудад ийм байдалтай байсан. За тэр нь одоо сая хавар жишээ нь бусад улс орнуудад энэ маш хүчтэй мэдрэгдлээ шүү дээ, тийм ээ. Казахстан, Кыргызстан тэр одоо энэ шар усны үе ямар хүчтэй мэдрэгдэв. За тэр улсуудад ч мөн энэ ковидын дараа энэ одоо залгаад зул. За энэ одоо хаврын одоо энэ шар усны үе бүхэн байна. Тэдэнд бас их том дохио болж ирж байна. За тийм учраас бид эндих одоо хүлээж дахиж эрсдэлд орох шаардлага байхгүй. За хойдон жишээ нь дахиад зуд болоход одоо малчид маань нэгдээд оршоо байгуулсан. Энийг одоо эсэргүүцэх, за энийг одоо сүрж гаргах одоо мундаг ийм чадвараа нэмэгдүүлсэн байх шаардлагатай. За тэгвэл яаж вэ? Яаж вэ? За мэдээж одоо шинэ оршоо хөдөлгөөн өмнө нь ч гэсэн яригдчихвэсэн. Маш олон удаа яригдчих энэ оршооны хөдөлгөөн чинь. За тэр үед харин одоо бусад тэр одоо өмнө яригдчихсэн хэлбэрээс юугаар ялгаатай юм бэ? Энд хоёр том юм. Нэгдүгээр газрын асуудлыг шийдсэн. Газрын асуудлыг шийдсэн. А хоёрдугаар санхүүжилтийн асуудлуудыг одоо бүрэн шийдсэн. За энэ нь төсвөөс биш, жидүүгээс биш. А банкар дамжиж одоо мэрэгжлийн байгууллагаар дамжиж харин зөрүүг нь одоо төсөв дээрээс өгөх байдлаар энэ бол зөвхөн хоршоожод хэдэн одоо малчтын асуудлыг шийдэт байгаа зүйл огт биш шүү. Өөрөөр бид 60-70 сая малтай байгаад байдаг. За хэрвээ цаашдаа зууданд нэрвэгдээд хэрвээ дараагийн одоо том эрсдлээ бид даах чадахгүй одоо нурах юм бол бид дотооддоо хүнсээ хангаж чадахгүй, махан хангаж чадахгүй юм байдал төрөх. Ийм өндөр эрсдэл байгаа байхгүй. Тийм учраас энэ бол үндэсний аюулгүй байдал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг одоо цаашид одоо байгаль орчны одоо энэ өөрчлөлтөнд уялдуулж энийг баталгаажуулах ийм үндэсний хөтөлбөр гэж ойлгох хэрэгтэй. За төсвийн хувьд бол ийм байна. За юунаас цаашаага банк дээрээс бол ер нь нэг 15-аас дээш гарч таараа. За буул их сайн. За одоо эмчээс харцсангуус докторж ирээ Төв банкны бодлогын хүү ааж маажаар бууж байна. За энийг дагаад одоо банкуудын хүү одоо мэдээж буурж таараа. За хэр хурдтай буухыг бол одоо бас хэлэхэд эрт байна. За тэгвэл ер нь нэг 10-аад хувийн одоо хүний зүрэг бол өгч таараа. Дор аж шүү 10, 11, 12. За тэгэхээр энэ жил жишээ нь за хэрвээ сайн ажиллаад үнэхээр одоо хоршоонууд их одоо бүтэлтэй сайн байгуулагдаад энэ өөр амжилттай яваад сайн ойлгоод за газрын асуудал маань ч одоо бас бүрэн шийдэгдээд ингээд явбал за би явбал гэдэг байгаа нь амьдрал дээр хэрэгжээд ирэхээр эн чинь бас өндөрлөд гарч болцсон шүү дээ тийм ээ. Амьдрал баян дээр цаашаа ингээд богино хугацаанд маневр хийгээд янзлаад ингээд явна. За хэдүүлээ ингээд бодъё. За одоо ингээд үлдсэн одоо агц жилийн хугацаа тийм үү? Агц жилийн хугацаанд за хамгийн одоо өндрөөр бодоход 500 тэрбум төгрөгийн зээл гарья гэж үзье. 500 тэрбумыг та бүхэн бодоод үзээрэй. За нэг хоршоонд 500-аас одоо нэг төсөл дээр 300-аас за 600 дунджаар болов гэж бодож байна. За мэдээж тэрүүн төгрөг хүртэл бол гарч л дараа. Тэгээ бодохоор эн чинь хэдэн оршоо. Тийм ээ. За тэгээд за максимум 500-аар ингэж бодоход 10% гэдэг бол 50 тэрбум, 12 бол 60 тэрбум ингэж гарна. За тэгэхээр жилийн эцэс рүү бол жишээ нь 2023 онд хэмнэлт нэг 400-аас 500 тэрбум төгрөг гарсан. Хэмнэлт гарсан. Тэгэхээр энэ жилийн төсвийг бол мөн 2023 оныхоос бид одоо баггүйгээр төсвөлсөн байгаа зардал талдаа. Яагаад вэ гэхээр энэ зардал гэдэг нь бүгдээрээ цаанаа нэг төрөв болгоно засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлдэг учраас ямар ч засгийн газрын үйл ажиллагаа доголдох ёсгүй гэдэг ийм зарчмаар төсвөө бид төлөвлөдөг юм байна. За тийм учраас ингээд одоо жилийн эцэс рүү гарах хэмнэлтээс энэ зохицуулалтаа хийгээд жилийн эцэс хүртэл бид одоо төрийн сан дээрээс одоо энэ хэмжээний одоо хүний одоо зөрүүг санхүүжүүлээд явахд бол бэлэн болсон. За нэг асуулт байна. Хуулиар сая хуулийн зохицуулалт хийгээд за ийм эрхийг одоо улсын хурал дээр засгийн газарт олгосон гэсэн үг. За улсын хурал бол төсөв батлах хамгийн эцсийнх нь улсын хурал дээр байдаг. Засгийн газар үүнийг төлөвлөдөг. Хурал батлсны дараа гүйцэтгэлийн хангадаг ийм үүрэгтэй. Энэ хүрээнд одоо ийм хэмжээнд зохицуулалт хийгээд гүйцэтгэлийн хангаа яваа гэдэг ийм эрхийг засгийн газарт өгсөн гэсэн үг. Банкар дамжихтаа одоо чанаргүй зээл олгоод банкудаа татаж унгаах тийм эрсдэл ер нь хэдэн хувьтай байгаа. Ер нь яаж тооцоолж байгаа вэ? Одоо судалгаа жоохон дутуу байгаа юм шүү. Та одоо хэрвээ амжилттай болвол хэрвээ гэсэн байдлаар за тийм тэгэхээр одоо банкуудыг энд одоо оролцуулж байгаа нь ерөөсөө яг таны саяны хэлсэн тэр эрсдлийг хаах энэ ч өөр мэрэгжлийн байгууллага байхгүй юу? Тэрнээс биш төрийн албаагч нар одоо нөгөө жидүүгийн суучин тийм схем ажиллагаа яг таны хэлж байгаа тэр эрсдэл рүү явж орно. Тийм учраас энэ өөрөө нөгөө банкны эрсдэл. Банкны эрсдэл гэж байгаа банкны эрсдэл гэдэг нь нөгөө талдаа банкнаас илүү энэ эрсдлийг тооцож өгөх ийм субъект байх институт байхгүй. Тийм учраас одоо жишээ нь хэдүүлээ одоо саны
10 их нийтийн хөтөлбөр хэрэгжээд банк орж ирээд энэ зээлүүдийг өгснөөр одоо жишээ нь эрсдэл байхгүй байгаа байхгүй. Сайдаа нэг асуулт Тэгээ байна. бараг 98-99% одоо иргэн төлөлтөд ингэ явж байгаа нь бол энэ их зөв хэсэг юм байжээ гэдэг нь харагдаж байна. Сайдаа өөрчлөлт нэг өөр нэг асуулт байна. Малчны зээлийн татаасын асуудлыг шийдлээ гэсэн. Одоо яг хичнээн малчны зээлийн татаасын асуудлыг шийдэх хичнээн төвөөр. За 14 за энд 3 янз юм явж байгаа шүү дээ. 3 янз юм явж байгаа. Энэ хоршооныхтой холиод байх шиг байна. За хоршооны асуудал. Хоршоогоор гарч байгаа зээл тэрний татаас гэж нэг хэсэг юм байна. За нөгөөх нь сая өнгөрсөн суднаар одоо харлуулад зээлтэй байсан ингээд зээлийн төлбөрийн чадваргүй болсон малчдын хүүг одоо 6 сараар дорож одоо сунгах ийм засгийн газрын шийдвэр гараад ингээд одоо энэ хөтөлбөр эхлээд явж байна. За энэ хоёр дахь нь. За гурав дахь нь бүр огт малгүй болсон ийм малчдыг одоо малжуулах. За энэ бол зөвхөн халамжийн бодлого. Одоо байгаа төсвийн хүрээнд хөдөө нийгмийн хамгааллын яам болон тэр сайтын багц дээрээс энэ асуудал шийдэгдээд явнаа, явж эхэлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За ер нь бол энэ мал тооллого чинь бид нар хагас жилээр нэг хийдэг, жилийн эцэст нэг хийдэг. За ер нь бол малын хорог зөв бүс хорогдвол эцсийн байдлаар хагас жилээр гарч таар. За ер нь тэрнээс хойш яг нөгөө хин гэдэг хаана ямар малчид маань одоо бүр одоо харлуулад одоо халамжийн хэмжээнд ирсэн байна. За энэ рүү бол жинхэнэ одоо төр засгийн газар энэ бол яг зорилттой бүлэг болд ирэх учраас энэ рүү бол төсвийн гол бодлого тийшээ чиглэх ёстой. За сайдаа нэг асуулт байна. Засгийн газрын нэг сайд төрийн нууц задруулсан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлүүдээр цацагдлаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад энгийн иргэнийг буруутгах одоо байгаа асуудал үүссэн юм байна. Ер нь төрийн нууцыг хамгаалах үүрэгтэй хүн нь одоо төрийн өндөр албан тушаалтан буюу сайд юм уу, энгийн иргэн юм уу? Ер нь одоо энэ танхимд ажиллаж байгаа хүний хувьд ямар байр суурьтай байна? Төрийн нууцыг ер нь хэн хамгаалах ёстой юм бэ? Гэхдээ наад чинь тийм ерөнхий асуудал баг шиг байна тийм үү? Би надлаач сайн мэдээлэл байхгүй шүү. Зүгээр яг зарчмын суур ойлголтын хувьд эн чинь нууц хадгалж байгаа төрийн одоо институт гэж байна. Тэрэн дотор нь ажиллаж байгаа албан хаагч нар байна. Тэнд л одоо хамгийн нууцыг хадгалж хариуцлага хийх ёстой шүү дээ. Тэрнээс биш иргэн өөрөө тэр нууц мэдээллийг олж аваад гаргана гэдэг асуудал бол байхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн тухайн байгууллал эцсийн хариуцлага өгөх ёстой. Сонгуульд өгсөн олон төсөл төлбөрүүд хэрэгжиж байна. Үүний дараа сонгуулийн дараа инфляцийн төсөөл хэдийн хэмжээнд байх болсон энэ тос судалгаанд байгаа бол мэдээж нэг онтой тоон байх Монгол хотод. За тийм. Тэгэхээр ер нь бол эдийн засгийн ухаан гэдэг нь одоо яг таны энэ асуудлыг л зохицуулах байхгүй. Ер нь бид нар ийм хязгаарлагдмал их үсвэрээр одоо хязгааргүй эрэлттэй хэрэгцээг одоо зохицуулт хийхийг л одоо эдийн засаг гэдэг. За тийм учраас бүгднгийн нэг тал руу бүгднийг шийдэж болохгүй. Инфляци барах чинь бид нар эдийн засгаа зогсоож болохгүй. За эдийн засгаа одоо хөгжүүлэх чинь гэж бас инфляцаа тооцохгүй гэж болохгүй. За тэгэхээр энэний төлөө төв банк гэж байдаг. За тэгэхээр одоо сүүлийн үед хэрэгжиж байгаа одоо зайлшгүй одоо бид нар хугацаа алдаж болохгүй эдгээр хөтөлбөрүүд дээр төв банк бол байнга оролцоод энэ инфляцийн эрсдлийг тооцоолоод за тэгээд төв банкныхаа одоо тооцоолж байгаа одоо тэр нарийн тунгаар эдийн засгийнхаа одоо энэ нийлүүлэлтүүдийг тодорхой хэмжээнд зохицуулаад явна. За тийм ч учраас одоо энэ жилийн төсвийн одоо хуваар тийм үү энэ хуваар одоо жишээ нь цалингийн нэмэгдэл бол бид нар 4 сарын 1-ээс хийлээ. Хэрвээ 1 сарын 1-ээс хийсэн бол өмнөх 7 сартаа хэдэргийн ойрхон байх учраас төв банк бол ингэж болохгүй доор хаяж 6 сарын дараа гэсэн одоо яг энийг тусгаад одоо төсвийн бодлого мөнгөний бодлого хоёр маань одоо яа харахгүй л одоо уйлдаж явж байгааг харж байгаа. За тийм учраас дараагийн одоо энэ одоо томоохон үндэсний хэмжээний хөтөлбөрүүд дээр ялангуяа одоо мөнгөний хаш унах одоо иймэрхүү инфляц дахиж өдөөгдөх эдгээр зүйлүүд дээр төв банк одоо тунгийн тааруулах тухай бүрэн одоо арга хэмжээгээ аваад л явна. Сая банкны хууль хэрэгжихгүй байна л да. Нэг хувьцаа эзэмшигч 20%-аас хэтрэхгүй байх энэ хууль энэ оны 1-ээс хэрэгжих байсан чинь хойшлуулахаар хуулийн оруулаад ирсэн. Хууль хэрэгжихгүй гэж байхгүй л да. Хууль нь тийм заасан. Тэгээ хуулинд нь заасан байсан банкуд хэрэгжүүлж амжаагүй юм байна. Тэгээд одоо хуулийн дээр хугацаа заасан байсан. Тэгээд хугацаанаас хойш хугацаанаас хийж чадаагүй. Тийм тэгэхээр одоо ер нь банкуд дээр л эрсдэлтэй. Тэгээ банкуд эрсдэлтэй байна гэдэг бол манай эдийн засгт бас эрсдэлтэй шүү. Тэгэхээр энийг бас аль талаас нь талаас нь харах хэрэгтэй. Ер нь бол хэрвээ миний харж байгаагаар шүү мэрэгжлийн хүний хувьд харж байгаагаар ковид таараагүй за гадаад нөхцөл байдал ингэж хүндрээгүй бол одоо манай санхүүгийн байгууллагууд бол энийг амжуулчихал байсан байх. Би тийм ээ. Харин гэхдээ энэ тал дээр сайн хэрэг нь юу вэ гэхээр засгийн газар энэ 4 жилийн хугацаанд 90 оноос хойш хамгийн одоо өндөр одоо цаглбартай хуваарь нь таарсан. Засгийн газрын үр төлбөрийг төлөх ёстой хуваарь нь таарсан ийм 4 жил байлаа. За гэсэн хэдий ч одоо ямар ч
одоо зээлийн төлбөрийн одоо эрсдэл гаргалгүйгээр бүх төлбөрүүдэд зохицуулсан нь банкуд болон бусад хувийн секторуудад одоо жоохон ч ихсэн амс хийх одоо хүүгнийх нь өртгөн өндөр болгох ч гэдэг юм тэр нэгэнт бирждээ гарцсан байсан одоо үнэлгээнүүд нь буурахгүй байх энэ одоо мөсийг нь зүсч өгсөн гэхүү дээ. Тэгээ энэ одоо сайн эерэг суурьуудыг бэлдэж өгсөн. За энэ сайн эерэг байсан. За гисэн хэдэж бас гаднаад нөхцөл байдал маань 100% эерэг болчоогүй байгаа учраас банкуд амжсангүй юу да гэж би гэж харж байгаа. Тэрнээс биш банкуд би хүсээгүй гэж бодохгүй байна. Сайд улсын хурлын чуулганы үндсэн үйл ажиллагаа алдагдаж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна? Эрт хэлж байна. Ер нь бол одоо ингээд төрөө ордоо хоосон та бүхэн одоо мэдээж одоо тий албан бус сурталчилгаа хэдийнэ эхэлсэн байна тий. Буруудах бах. Ер нь бол энэ би 2 удаа улсын хурл суулж өмнөх төрс бас ийм ажил ажиллаж яг сонгуульд өгөхөд ирэхээр. Гэхдээ одоо тойргоос сонгогдсон гишүүд гэдэг чинь тойргийнхаа сонгогчдод уулзна гэдэг бол маш чухал ажил шүү. Маш чухал ажил. Тэнд одоо тэндээ сонгогчдойгоо уулзаад юу хүсч юу одоо бодож байна. Засгийн газрын үйл ажиллагаа одоо яг амьдрал дээр анхаа шатн дээр хэрэгжиж гин үгүй юу? Энэ хуулиуд ч юу хэрэгжиж гин үгүй юу? Хэр амьдралдаа нийцж байна. Цаашдаа одоо юун дээр нь ажиллах ёстой юм. Яг тэндээс сонсч ижил яг эндээс их хурл энэ ордон дотор гарч байгаа шийдвэрүүд илүү их амьдралтай байдаг гэж би боддог шүү дээ. Одоо чуулган хаалгаштай сайд амжиж одоо батлах ёстой хуулиудаа яах вэ? Одоо ямар хууль гарах вэ? Тэндээс нэг ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна л да. Харж байгаа л энэ одоогийн хурл бол энэ хууль батлах бол төлөлгөө норм бол вирус дутаагүй гэж бодож байгаа. Тэр илүү давсан нь л ихээс. Тийм учраас тулгамдсан ямар ч байсан одоо за би тоонуудыг хэлж мэдэхгүй байна. Хэдийг батлах ёстой, хэд дээр явж байгаа би шууд хэлж мэдэхгүй байна. Ямарсан засгийн газрын гишүүд бүгдөө л давхар дэлтэй ингээд ажиллаж байна. Хуулийн дээрээ оролцоод за их хурлаас өгсөн үүрэг за бидний мөрөө хөтөлбөрийн бүх юм л одоо амжуулах гал ингээл үзэж байна. Цаг хугацаад үнэхээр цаг хугацаатай уралдаж ажиллаж байна. Та дархнаа сонгогдсон гишүүн дархны сонгогчтойгоо тайлангаа тавьж болно л доо. Төв аймагт очихоор энэ сонгуулийг